Ер нь тэгээд гацхгүй явах баталгаа бас байна уу? Одоо ч тэгээд хэцүү болчиход штэ нэг юм хийхээр худлаа дөө гэж хүмүүс нэг тиймэрхүү хандлагаар ханддаг болчих. Яагаад гэвэл аргагүй штэ. Мөн худлаа ярьдаг байсан. Олон жил хуурдагсан юм чи. Итгэхээ өчөд штэ. Техник эдийн засгийн үндэслэлээр бол 5 дугаар цахилгаан станцыг 3-4 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулна гэсэн байна. Саад, бэрхшээл гардаггүй бол энэ эхний ээлжийн бол 3 жилийн дотор барьж ашиглалтанд орох бүрэн боломжтой. Техник эдийн засгийн үндэслэлээр ч гэсэн тэгж тусгацсан байна. За энэ өдрийн амгалан айлтгын үзэгчтэй. За Улаанбаатар хотод 2040 он хүртэл хэрэгжүүлэх 24 мегацлын талаар бид одоо ярилцлагуудыг хүргэж байгаа. За энэ удаад бид Дулааны 5 буюу ТЭЦ 5 дугаар цахилгаан станцын одоо төслийн талаар ярилцгаар Монгол улсын зөвлөх инженер аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэвэн Гуайг студид өрөөд байна. За энэ өдрийн мэнд хүргэе танд. Энэ өдрийн мэнд хүргэе. ТЭЦ 5 гэдэг төслийг Улаанбаатар хот хэрэгжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг бол харсан. За тэгээ Улаанбаатар хот өөрийн гэсэн яг ийм цахилгаан станцтай болох ч байгаа юм байна гэдэг би мэдээллийг авсан. Тэгэхээр хоёулаа энэ ТЭЦ 5 төслийнхээ талаар шууд эхлээд мэдээллийг эхлэе гэж бодож байна. Орчин хүчний яам гэхээс Улаанбаатар хотын дээр нэлээд санаачлагыг аваад Улаанбаатар хотын дарга энэ асуудлыг нэлээд хүчтэй түлхэж хөөцөлдөж 4 дугаар сар 5 дугаар сард багтаад бүр тендерийн зарлаж гүйцэтгэгчийн тодруулах асуудал яригдж байгаа. Тэгэхээр ТЭЦ 5 Улаанбаатар хотод ер нь Монгол улсад хэрэгтэй юм гэдэг асуудал. Тий. Энэ бол одоо хэрэгтэй байсан маш чухал эрчим хүчний одоо их усрын байгаа. Миний мэргэжлийн үнэ харахаар бол энэ цахилгаан дулааны үн тариф хэтэрхий одоо өртгөөсөө хэтэрхий бага байсан нь бол ямар нэгэн одоо ялангуяа хувийнхан хөрөнгө оруулалт хийж одоо цахилгаан дулааны их усрыг барихад томоохон одоо эргэлзээ төрүүлж байсан. За өнгөрсөн үйл манай Улаанбаатар нийслэл бол одоо дэлхийд хамгийн хөд нийслэл. Тийм учраас энэ их хүүднийг л эрчим хүчний найдвартай тэгээд одоо их усрээр хангахгүй бол өнөөдөр одоо орон сууцнд амьдардаг хүн эсвэл одоо олон давхар байшинд байрладаг офис барилгууд галт төлнө гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Энийг бол цахилгааны их усрээр. Тэгэхээр эрчим хүч гэдэг маань өөрөө хувь хүний хувьд ч тэр фүз компанийн хувьд ч тэр улс орны хувьд ч тэр хөгжлийн оршин тогтнох нь сүр салбар юм байна. Тийм учраас энийг бол төрүүлж хөгжих ёстой, найдвартай ажиллах ёстой. Өнгөрсөн өвлийн хувьд бол түрүүн өөрөө хэллээ бас уг нь бол намар нэлээд төвчөрдөл юм дуулдаал одоо энэ өвлийг яаж давах уу яах вэ гэдэг юм хүмүүлгэнд л шахав байсан. Тэгээ харцсангуу бас өвлийн хувьд бас харцсангуу тийм доктортой одоо хүүтэрсэнгүү. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол одоо хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөөрөлжүүдийн цахилгаан станцын эхний ээлж буюу 150 мегаватт энэ одоо ашиглалтанд орсноор одоо эрчим хүчний салбарыг Улаанбаатар хотын Монгол улсыг би хувьд бол авралаа л гэж байна. Би саяхан фэйсбүүк дээр нэг пост бичсэн чигжил хаягдсан одоо Монгол улсын эрчим хүчний салбарыг аварсан бөөрөлжүүдийн цахилгаан станцаар би өөрөөс очиж бичлэлээ танилцлаа. Тэнд ямар технологиуд байдаг юм байна. Яаж барьж байгаа маань хязээ дараачийн ээлжигчд ашигт орох юм байна гэдэг. Ингээд явж ирсэн бөөрөлжүүд 150 мегаватт л одоо өөрөөр хэлбэл Монгол улсыг аварчаад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ чи юу хэлж ийнө гэхээр манай Монгол улсын жинхэнэ оргил ачааллын үеийн хэрэглээний 10% бараг. За 1600 1700 хүрдэг юм аа мегаватт байдаг байхгүй. Өвлийн оргил ачааллын үе одоо Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ. Тэгэхээр 150 гэдэг ч одоо тэрний 10% болно шүү. Тэгэхээр 150 мегаватт ороход л одоо манай хэрэглээ хангачих шахлаа шүү тийм ээ. Тий. Тэг улсын хэмжээгээр авч үзэх юм бол одоо жилд нэг 10 орчим тэрбум киловатт цахилгаан эрчим хүч Монгол улс хэрэглэж байгаа. За тэрний 75% нь за 10 гээл бочод 10 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч хэрэглэсний 75% нь өөрсдөө үйлдвэрлээд 25% нь гаднаас авдаг. Гадна гэхээр одоо бид хоёрхан л хөрштэй шүү дээ. Орос Кятад. Тэгээ Оросоос одоо нэг 30 гэдэг хувь Кятадаас 70 орчим хувийг авчлаа. Ингэж л одоо өвлжиж ирсэн, ингэж л өвлжиж байна. За одоо энэ өмнө бол ингээд
5 дугаар цахилгаан станц барина гээл шүү дээ. Баахан энэ тэнд шав тавиал дарга нар чи очиж туу цаашлал байхгүй. Бараг шав тавьсных нь бараг 20 жилийн болж гинөө 15 жилийн ойч болж гинөө. Тэгэхээр энэ удаагийн одоо энэ ТЭЦ 5 бол арай өөр онцлогтой гэдгийг та түрүүн бас хэлчихшиг болно шүү. Энэ бол одоо эрчим хүчний яам гэдэг юм уу засгийн газраас арай тусдаа. Улаанбаатар хот өөрөө бие дааж ТЭЦ 5-ыг хэрэгжүүлэх гээд байна гэж. Хэдэн мегаватт барих гээд байгаа юм бэ ер нь. Хүчин чадлын хувьд. Тэгээ энэ ер нь тэгээд гацхгүй явах баталгаа бас байна уу? Одоо ч тэгээд энэ хэцүү болчиход штэ нэг юм хийхээр худлаа дөө гэж хүмүүс нэг тиймэрхүү хандлагаар ханддаг болчих. Яагаад гэвэл аргагүй штэ. Өмнө худлаа ярьдаг байсан. Олон жил хуурдагдсан юм чинь. Үетгэхээ үжид штэ. Хэдэн мегабайтын одоо станц барих гээд байгаа юм бэ? За 5 дугаар цахилгаан станцын хамгийн сүүлийн хувилбар бол 2 дугаар цахилгаан станцын үнсэн сан байсан 15 орчим га газарт цахилгаанаараа бол нэг 300 мегаватт, дулаанаараа бол нэг 340 гикалори цаг ийм хүчин чадалтай цахилгаан станц барих гэж байгаа. За яг энэ эзлэхүүнээр техник эдийн засгийн үндэслэлүүд нь боловсруулагдаад шинэгдээ одоо тэгээд тендер зарлах хэмжээнд очиж байгаа. Тэгэхээр 300 мегаватт гэдэг чинь бол төрөө би гэлээ 150 бол 10% болчихж байгаа шүү дээ. Монголын одоо хамгийн оргил үеийн ачаалал шүү дээ. 100 мөн бол хамаагүй буужж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр 300 бол одоо 20%. Хамгийн хөвтөн үеийн хамгийн их ачаалалтай үеийн одоо Монгол улсын хэрэглээний 20%-ийг хаах хэмжээний хүчин чадал. Тэгэхээр Монгол улс чинь нутагтай эсвэр том мөртлөө хүн ам цөөхөнд учраас цэглэгээр чим хүчний хэрэглээ их бага. Уучлаарай. Улаанбаатар хотын яг хэрэглээ хэдэн мегаватт гэдэг ер нь? Яг хотын төв одоо энэ нэг сая 600 сая 700 мянган орчим иргэд байна шүү дээ энэ чинь. Тий. Одоо гэр хороол орон сууц гээл амьдарч ийн хоёр хэлбэрээр амьдарч шүү дээ. Бидний яг хотын хэрэглээ хэд үдээ. За тэрийг их инженеэр болгож болно тэгээ. Монгол улс одоо 3 сая 500 мянган хүн амтаа. Тэрний бараг тал нь хотод байрладаг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд 10 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч хэрэглээгээр хаадаг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо тэрний 50 орчим хувь нь л Улаанбаатарт байх шээ. Амин тэрнээс илүү байгаад яг Улаанбаатар шиг хүн амаас гадна харьцангуй үйлдвэрчсэн тийм ээ үйлдвэрүүд байна. Жижиг том хувьсгалын үйлдвэрүүд ажиллаж байна. Тийм учраас нэг 60 орчим Монгол улсын нийт хэрэглээний 60 орчим 60 гаруй хувийг бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглэгдэж байна. Тэгэхээр одоо энэ станц хэдэн жилийн хугацаанд баригдъя гэж төлөвлөж байгаа юм бэ? Одоо тэзүү төлөвлөгөө юм яаж байгаа. Таавал бараг одоо тендер зарлах хэмжээрээ очиж чинь гэж штэ. Хэдэн жилийн хугацаанд энэ баригдахаар байгаа юм. Техник эдийн засгийн үндэслэлээр бол 5 дугаар цахилгаан станцыг 3-4 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулна гэсэн байна. Тэнд бол ерөөсөө одоо 3 дугаар цахилгаан станц одоо байгаа хуучин 2 дугаар цахилгаан станц манай 4 дугаар цахилгаан станц ч тийм олон одоо тоноглол бол байхгүй. Тэнд ерөөсөө л нөгөө борж үтэх шиг 150 мегаваттын хүчин чадал 2 л одоо 2 турбин байна гэсэн. Тэгээд тэрнийгээ даваад 2 генератор байна гэсэн. Тэгэхээр энэ бол харьцангуй цомхон учраас учир зүггүүний их том өгсрэлтийн тоолж орших олон тийм өгсрэлтийн том жижиг томны олон тоноглолын өгсрэлт байхгүй. Цомхон ийм одоо цахилгаан станц учраас хэрвээ ямар нэгэн хөрөнгө санхүүгийн бусад одоо янз бүрийн одоо шалтгаан саад бэрхшээл гардаггүй бол энэ эхний ээлжийн бол 3 жилийн дотор байж ашиглах бүрэн боломжтой. Техник эдийн үндэслэлээр ч гэсэн тэгж тусгацсан байгаа. За битгээд гацаасаа явлаа бурхан минь нэг дуусаасаа явлаа л гэж одоо зүгээр бодож байна. За яг хоёулаа ингэж эргээд эрчим хүчнийхээ салбарыг хараа л да. Ер нь яг бид нар чи энэ одоо нэг хотын суурьшлийн амьдрал руу ороод монголчуудын явд их тийм олон жилч болоогүй шүү дээ. Ер нь бол тий. Одоо бодоход та нэг 10 жил за 25 жилийн өмнө ч юм уу. Одоо би баг сургуульд байсан гэх хөдөө сомонд байсан гэх чинь хэцүү байлээ шүү дээ. Орой 6 цагт манай сомд одоо дизель хасаага тог өгдөг. Шөнийн 12 цагт бан унтарчдаг. Тийм л эрчим хүчний хувьд тийм л байсан. Тэгэл тэрэндээ дасаал ингээл хөдөө сомд амьдардаг байлаа. Тэгэл дараа чи усан цахилгаан станц баригдал ингээл яг тэр үеэ ингээд эргээд харуул бас ингээл юм сайжраад л байна л да. Эрчим хүчний яг одоо түүхүүдийг харгал гэх юм да. Би одоо ямар нэг тийм хөшинч хүн биш. Гэхдээ ингээл 20 жилийн өмнө нэлээ хүндэл байсан. Тэ?
эрчим хүч та тэр тухай бас хоёлаа яг ярил. Мэдээж хэрэг Монгол улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алахыг оролж байна. Дэлхийн хөгжил хүссэн хүсээгүй Монгол улсын зах зээлийн нийгэмд шилжиж нээлттэй харьцангуй нээлттэй улс төрийн бодлого явуулж байгаа учраас Монгол хүн өнөөдөр дэлхийн аль ч оронд очоод зайд гараад амьдраад тэр суралцаад ирэх бүрэн боломж нээгдсэн болохтой бид тэр одоо дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх ёстой. Тэр ч утгаараа одоо эрчим хүчний хэрэглээ бол эрчим хүчний хангамж маш чухал байж иж хувь хүн ч гэсэн өнөөдөр одоо тэр 20 хэдэн жилийн өмнө дохиогч байгаад унтардаг тийм юутай бол 330 сум дотор бол одоо байхгүй. Одоо Төвийн эрчим хүчний системд найдвартай их үзэрд холбогдсон бүр холбогдоогүй мó гэхэд янз бүрийн нарны дизель станцч гэсэн тэгж одоо цагааргаар авах гаргачаад тэгээ одоо харанхуйлахаар асаад шин дунд унтардаг тийм юм бол байхгүй. Яг тэгвэл энэ эрчим хүч гэдэг юм чинь ерөөсөө сүр хувь хүнч байсан ямар нэгэн нийгэмч байсан энэ хөгжлийн сүр энэ байж тэр хүн одоо амьдрал нь явна. Тэгээд одоо бүх одоо мэдээлэл авна. Тэгээ одоо цаашлаад хөгжинэ гэсэн үг. Ерөнхий утгаараа. Тийм учраас энийг төрүүлж хөгжүүлэхээс арга байхгүй. Мэдээж хэрэг хэдэн жил орд бол хэцүү байсан байгаа л да. Бүгд дизель генераторт дизель юутай. Тий. Одоо бол бас Монголд нэг 5% эрчим хүчний хэрэглээний 5% бол бас дизель генератортай дизелэр цэглэл эрчим хүчний хэрэглээг хангаж байгаа газар байна Монголд. Байгаа яг тий. Ер нь ингээд яг энэ эрчим хүчний салбарын хамгийн хүнд үе яг хэдийн үед байсан юм бэ? Одоо юм уу? Аль эсвэл тэр нөгөө сумд дизель асаа тог тасардаг үе юм уу? Яг хүнд үе туулаад гарсан уу бид нар хүнд үе дээр л яваад байна уу энэ эрчим хүчний яг салбарын хувьд яг? Би бол мэрэгжлийн өнөө тэр графикаар мотор асаагаад тог өгөөд тэгээд ороод нь одоо тэр чинь одоо түшээл гэмнэх гэж байгаа арга шүү дээ тийм ээ. Тэрийг бол хүнд үе гэж би хэлэхгүй. Тэр бол эхлэл эрчим хүчээр хангаж олдлого байсан. Эхлэл байсан. Өөрийнхөө одоо 24 цагаас ахаар тэр түвшний дизель худалдаж авна гэж бас мөнгө тэр болгоны ч одоо болохгүй байсан болоо тэр бол эхлэл байсан. За тэрнээс хойш мэдээж хэрэг бол одоо тэрнтэй харьцуулах юм бол өдөр шиг ялгаатай болчихлоо шүү дээ тийм ээ. Тэрнээс хойш үед бол харин одоо хүндий гэх юм бол одоо би мэрэгжлийн өнөө хувьд бол одоо 23 24 25 оны өвөл байсан болоо гэж бодож байна. Одоо бидний одоо өнгөрсөн одоо өвөл харцангуй одоо бүр хүнд байх байтал арай хоёрын хөрөнгө оруулалтаар барьсан бөрлжтэй цэглэл станц эхний блок ашиглалтанд орж одоо хүчин чадлаа бас төлөвсөн хэмжээнд бас гайгүй авч тогтвортой ажиллаад бидний тэр одоо хүнд гэдсэн тэр мөчийг бол ямар ч гэсэн тодорхой хэмжээр шийдлээ. Цаашдаа бол би маш өдрөөр харж байгаа юм. Одоо энэс хүнд буюу тийм үе бол одоо ирэхгүй болохгүй. За. Тий. Одоо ч бас яг хувийн хвшлүүд их барьж байна те. Энэ сая тавлаа бөөрөлжүүдийг ингээд маш тодорхой жишээгээр ярьлаа. Баян сум ч бас хятадын хөрөнгө оруулалтаар бас нэг том станц баригдаж байгаа юм байна л шүү дээ одоо те. За тэгэл энэ араас нь одоо залгаал энэ Улаанбаатар хотын ТЭЦ 5 гэл ингээл ороод ирвэл ингээл ер нь дээшээ явчихна л гэж үзээд байна ер нь тийм үү. Тэгээ сая одоо бараан бүс чинь Завхны тосон зингэлд бас одоо энэ улсын их хурлын гишүүн басан Сэрэн Бунцгүй бас нэг жижиг стандарт. Тэр бол одоо тэр бараан бүстэй бас эхний ээлж нь их л чухал нөлөө үзүүлэх юм байна гэж би ойлгосон. Та түрүү нэг юм ярьчих юм. Гэхдээ одоо тэгээд станц барьна гэдэг чинь гайгүй шүү дээ ер нь. Одоо энэ 5 дугаар станцыг энэ технологийн хувьд бол ингээл одоо 2 турбинтай генератортай ингээл барьчихна гэд. Ер нь энэ эрчим хүчний сүүлийн үед ажиглаад байхад тосон зингэлд барьсан станцыг ч гэсэн би харсан. Бүгд найрамд хятад улсад одоо энэ талаан тоног төхөөрөмжүүлэл гэдэг байгаа. Тэгэхээр ер нь энэ эрчим хүчний салбарын энэ тоног төхөөрөмж юм а бид энэ хятадаас л авч байна. Ер нь арай хямд тусч байна. Тэгээ энэ ер нь монголчуудын цаг уур орчин нөхцөл ер нь таарах юм уу? Энд дээр та бас мэрэгжлийн өнөйд нэг тайлбар хэлээч. Сүүлийн үед одоо сэргээгт хэрчим гэж бас их баригдаж байгаа нар салхи. За тэгээд дээрээс нь нүрсээр ажилдаг
усаар ажилдаг жижиг том цахилгаан станцууд нэмэгдэж байна. Цаашдаа нэмэгдэж одоо бариад эхэлсэн, баригдахаар хөөцөлж байгаа тийм одоо цахилгаан станцууд олон байна. За ингээд мэргэжлийн хүний харахад бол энэ нэгдүгээр хөрөнгө оруулалтын дээр хоёрдугаар техникийн тоог нь ер нь бараг 100% гектаас урд хөшөөс орж ирж байна. За Монгол улс төрөө өөр бит хоёрын яриан дээр би нэг цуг дурсаад Монгол улсын нийслэл Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Энд бол одоо 30 гаруйд хүтрэх бол зүгээр энийхэнд 12 сар 1 сард бол тэгэхээр тэр тоног төхөөрөмж гэдэг чинь маань өөрөө тэр найдвартай ажиллахын тулд энэ их хүйтнийг төсөрж чаддаг. Энэ хүйтэнд хэвийн ажиллаж чаддаг тэр шалгуурыг л хангасан байх хэрэгтэй. Дээрээс нь Монгол улс бас хуучны эрх мал зөвлөлт улс одоогийн Оросын холбооноос энэ хоёр улс дэлхий дээр энэ төвлөрсөн дулаан хангамж гэдэг ийм дулаан хангамжийн энэ эвсрэг хөгжүүлсэн. Энэ утгаараа бол цахилгаан станцууд нүүрсээр ажил ер нь цахилгаан станцууд нь бол тээз гэдэг хэлбэр. Өөрөөр хэлбэл цахилгаан дулааны хосолсон үйлдвэрлэл. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх ийм хосолсон хэлбэрээр хөгжүүлсэн ийм төвлөрсөн дулаан хангамжтай. Одоо Улаанбаатарт чинь уурын зуух байдаг бол захараа л нэг жоохон хэдхэн байгаа шүү дээ. Түүнээс биш одоо төвийн хэсгийгээ бол бид нар чинь одоо том цахилгаан станц 3 4 2 ч гэсэн амгалангийн цахилгаан станцаар дулааны асуудал шийдэж шүү дээ. Энэ чинь бол өөрөөр хэлбэл одоо 3 4 2-ын энэ хуулиар бол цахилгаан дулааны хосломл их үсрээр хангаж байгаа. Тэгэхээр хосломл их үсрт тэр дулааны эрчим хүчийг гаргадаг турбин гэж юм байна. Турба агрегат гэж ярьдаг. За тэр маань өөрөө хийгээр одоо тэр турбины гол оратор гэдэг нь иргэдэг. Тэгээд цахилгаан үйлдвэрлэсэн хийгээр дулааныг эрчим хүчийг одоо усыг халаадаг юм байна. Дулааны эрчим хүчийг бид нар юу яриад байна гэхээр халуун ус, халуун хий, халуун уур. Тэгэхээр цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг турбинч маш өндөр параметрт уураар иргэдэг байхгүй турбины гол. Гэтэл ашиглалтын явцад тэр уурын параметр нь одоо богод температур нь багасна, даралт нь багасна. Тэгээд дунд хэсгээс нь шаардлагатай хэсгээс нь тэр шаардлага хангасан уурыг аваад бид нар тэрийгээр нь бол одоо тэр усыг халаадаг. Одоо хослсон үйлдвэрлэж энийг хэлээд байгаа. Бусад орнуудад ялангуяа одоо Хятад тэгээд урагшаа байгаа энэ зүүннэд Азийн улсууд ч юм бол харьцангуй Монголтой харьцуулах юм бол дулаахан унтгшид одоо тэр үеийг ирэнд очих ч одоо өрөөнүүд нь пар байхгүй air conditioner тэр нь халаад шүү дээ тийм ээ. Тийм төвлөрсөн дулаан хангамж гэдэг юм бол тэнд байхгүй. Тэгэхээр тэнд бол одоо турбиныгаа бол тийм дулааны хослон үйлдвэрлэх чиглэлээр тэр турбин агрегат нь бол одоо тийм айхтар олон жил хөгжөөг. Тэгэхээр энэ дээр бол манай энэ техник эдийн засгийн үндэслэл бас хийгдсэн байгаа л да 340 гикалорсагийн дулааны хүчин чадалтай тест баригдана гэлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр турбины сонголттоор бол нэлээд одоо улс өөртөө нэлээд одоо тэр цаана үйлдвэрлэгчээ бид нар бас зөв сонгож ингэж тавих үндсэн бол шаардлага байгаа. Тэрвэтийн хэл одоо төвлөрсөн дулаан хангамж цахилгаан дулааны хослон үйлдвэрлэдэг станц ч гэсэн гаднаагарын температур хас 30-аас дээш гарсан үед бол тэр турбинээр ч халааж дийлдэггүй пик бойлер гэдэг юмар халаадаг. Тим тохиромж заашгүй суурлагдсан байгаа. Одоо тез гурвдж байгаа, тез төрөдж байгаа. Тэгэхээр тэр юм бол бас давхар суурлагдсан байхгүй бол 30 градусаас дээшээ гүйтрдэг одоо хот руу нийлүүлж байгаа усны температур бол 130 градусаас дээшээ бид нар халах шаардлага гарч. Тэгжээж одоо хотын захын юм хотын айлуудад хэвийн одоо 20-с дээш температуртай өрөөнд байх ийм юмсан шаардлага тавигддаг. Учраас энэ шаардлагыг хангасан тийм одоо тоног төхөөрөмжийг бид нар судалж аж тест авдар суурлуулах одоо шаардлагатай байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг тендерийн бэртмэрэгт энэ шаардлагууд бол орсон байгаа. Тэгэхээр гүйцэтгэгчид маань одоо орж ирэх нөхцөлд энэ шаардлага хангасан л тийм одоо юмуд орж ирээсэй гэж ингэж бодож байна. Угаасаа тэгхэж ороор байхгүй байна. За одоо маш чухал асуулт би танаас асуух гэдэг. Одоо Улаанбаатар хотын баг талаас илүү гэр хороолол байж байна.
За ингээ орон сууцчлалт бид нар ингээ барих гэхээр Улаанбаатараас сүүлийн үед юу дан одоо бол цахилгаан л яриад байгаа байхгүй бид нар. Дулаан гэж маш чухал юм байна шүү дээ. Орон сууц барихын тулд тэр төвлөрсөн дулаан ингээ та хоёр сая яриад байна. Дулаан нийлүүлэх гэхээр дулаан одоо бас их хангалттай үйлдвэрлэж чадахгүй байна гэж байгаа бид нар. Тэр одоо энэ ТЭЦ 5 барихаар бол та давхар явах гэдэг шүү дээ. Цахилгаанаач үйлдвэрлэн, дулаанаач үйлдвэрлэн. Тэр энэ дулааны их усэр бас нэлээд айлтгүй болчих юм байна гэж би таны одоо сая энэ ярьсан яриандаас ойлголоо. Дулаан тал руу хоёул ярьж байгаа. Одоо тэгэхээр цааш дахиад орон сууцны хорооллууд энэ их том гэр хорооллыг чинь ингээд орон сууцчлахад энэ 5 дугаар цахилгаан станцыг гүйцэтгэх үүрэг нь дулаан талдаа бас илүү найдвартай болох юм шүү. Тий. Тийм учраас тэр 340 гигакалори цагийн хүчин чадалтай тийм одоо дулааны чадaltaй байна гэдэг ингээд одоо техник дэсгүнцлэж тэгж боловсруулсан тавьж байгаа шаардлага юм байна. Тэгээд яагаад одоо өнөөдөр ТЭЦ 5-ыг 2 дугаар цахилгаан станцын, 4 дугаар цахилгаан станцын дэргэд 2 дугаар цахилгаан станцын үнсэн сан байсан газар сонгогдохоор би бас тэр сонголтыг бол хамгийн сүүлийн үед тавьсан тэр сонголтыг бас нэлээд бас зөв гэж үзээд байна. Нөгөө шугам хоолойд зарахад Үгүй ерөөсө Улаанбаатар хот маань 4 улын дунд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо урагшаа хөгжих боломж авах богдуулалтаа хоошоогоо хөгжих боломж байхгүй. Одоо тэгээ Чингэлтэй харахмаар. За зүүн тийшээгээ бол тэгээд угаасаа голын хөндөй тэгээд гачаорт ингээд бол. Тэгэхээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт дээрч байгаа. Ер нь олон жил ярьлаа ш Улаанбаатар хаашаа хөгжих. Ерөөс хуучин баруун хоошоо. Баянголын ам гэж ярьдэн шүү дээ. Нарийн тасалгааны тийшээ хөгжих нэг хэсэг газар байгаа. Ийд 22-ын товчоо тэрнээс хаашаага одоо тийшээ хөгжих. Зараачих нь бол яармаг сонгон тийшээ бол тэгэхээр дулаан гэдэг дулааны эрчим хүч гэж яриад байгаа. Тэгээ цахилгааны эрчим хүч яриад байгаа. Цахилгааны эрчим хүч нь бол утсаар тээвэрлэгддэг. Утас татаад одоо шон татаад тэгээд сургуулаа утас татаад өндөр хүчилж байна уу одоо айлт хэрэгтэй 220 байна утас татаад тэгээд цахилгаанаага эрчим хүчний хэрэглэг айлч байна хүн ч байна байгуулж хангамждаг. Гэтэл дулааныг бол тэгж утсаар татах боломж байхгүй. Дулаан бол шугам хоолоогоор явах хэрэгтэй зааш. Тэгэхээр шугам хоолоо урд явах тусам л тэрний одоо даралт нь багасна дүүрнэ багасна тэгээд тэр өргөх станц ч юм уу эсвэл зөндөө тийм барих хэрэгтэй болно. Тэгэхээр тэр их үүсэр маань өөрөө тэр хотын хитийн хөгжил хаашаага явахын төрлөгөө аль болох ойрхон байх тусам тэр дулааны эрчим хүчний хэрэглээ үр ашигтай байх тус. Түүнээс одоо гачуурт ч юм уу одоо налаахт барьчаад Улаанбаатар хот руу шугам татчих болно л доо. Тэгвэл тэнд татсан шугамын одоо тэнд 130 градус улс энд хэд хурж бууж ирэх үү гэдгээс хэцүүлээд асуудал зөнтэй шүү дээ. Тийм учраас хэрэглээ хаана вэ тэрнийг бас дагах үүднээс ТЭЦ 5-ын одоо сүүлийн энэ байрын сонголт бол одоо ТЭЦ 2-ын хажууд байгаа нь бас тэр талаас оновчтой. Нөгөө талаас хот бол ишэд хөг. Би яг танаар мэрэгжлийн хувьд ингэж хэлүүлэх гэж асуусан. Яг Улаанбаатар хотын энэ гэр хорооллыг одоо байхгүй болоход орон сууцчлахад дулаан хангамжийн хувьд энэ ТЭЦ 5 бол их маш гол үр гүйцэтгэх юм а гэж энэ зөв үү яг. За ингээд надтай бас ярилцсан танд баярлалаа. Яг нь ТЭЦ 5 гээд маш олон жил яригдсан. Улс төрчид олон жил бас хулигдсан. Тэгээ энэ станц арай өөр хэлбэрээр Улаанбаатар хотын одоо энэ хөгжүүлэхийн төлөвлөгөөнд ороод 24 мегатслийн нэгдэн ороод ингээд хот өөрсөө энэ ТЭЦ 5 гэдэг станц төслөө хэрэгжүүлэхээр болсон юм байна. Тэгээ энэ талаар бас мэрэгжлийн талаас нь бас танд мэдээлэл одоо ярьж өгсөн танд бас баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ингээ үзэгчтэй Улаанбаатар хөгжлийн төлөвлөгөө 2040. За Улаанбаатар хотод одоо хэрэгжүүлэх 24 мегатслийн нэг томоохон төсөл болох ТЭЦ 5 төслийн талаар бид Монгол Улсын одоо зөвлөх инженер ажил дөрвийн гавьяат ажилтан Цэвэн гоотой ярилцлаа.